манай байнгороноос энэ хохойглын асуудлаар хохойглын тухай хуулийн хэрэгжилтийн талаар ингээд юу сонсож байгаа. Яг харахгүй манай улсын хэмжээнд тулгарсан асуудал болчиход байгаа. Мэргэжлийн хяналталбыг тараацсан, хяналт байхгүй, байцаагч нарын яамдуудаар өгсөн, контор цуудаг, жинхэнэ ажлын талбар дээр очиад хяналт хийдэггүй. Ийм л улсууд болчиход байгаа. Энэтэй холбоотой тулгараад байгаа нэг асуудлуудыг ярих гэж бодож байна. Одоо энэ энгийн хог хаягдал нөгөө талаараа энэ аюултай хог хаягдал, эмнэлгийн хог хаягдлын асуудал байж байгаа. Арьс чирний үйлдвэрийн хог хаягдал, арьс чирний ихэнхдээ хром хэрэгэлдэг. Та бүд мэдэн хромчоод хөгшрүүлэх үйлчилгээтэй галиганы хэрэгэл шүү дээ. Энийг хаанаас ч гэдэг. Нөгөө талаар эмнэлгийн хог хаягдал одоо мөнгө сайхан сайн мэдж байгаа. Хотын клиникийн эмнэлгүүдээр гарч байгаа хог хаягдлыг хараарай. Шпресс, хагалгааны материал бүх юм хаягдж байгаа. За мөн одоо энэ түрүүн ярьжлаа аккумулятор үйлдвэргээд хотын хэмжээнд бүх аккумуляторыг суглуулдаг. Тэрний кислотагийн асуудал байж хэмээн. Дахин боловсруулах үйлдвэр байхгүй. Батбатар сайд одоо нэг 3 сар л болж ажиллаад сайн танилж чадаагүй байх. Энэ дэр нэг анхаарлаа хандуулаад та энэ хойноос орохгүй л нөгөө талаар энэ хөдөө аж ахуйн яам, хот байгуулалт, байрлал орон суучлалтын яам, эрүүл мэндийн яам, нийслэлийн засаг даргын хамгаалалтын газрын нараас орохгүй л ерөөсө хог хаягдал дэндэтсэн. Ялангуяа байрлал хөгжөөд техник хэрэгслийг гэсээд ингэж байгаа үед одоо байрлагын хог хаягдал одоо энэ байрлал хот байрлалын яамнаас кичнээн зөрлөн хог хаягдал кичнээн тонн 1000 тонн одоо хог хаягдал хаягдж байна. Хотын засварыг таврыг харж байгаа. Энийг хаана устгах чинь? Нэгдүгээр энийг асууя. Хоёрдугаар энэ нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн гихтээ асууя. Эмнэлгийн хог хаягдлыг хаана устгах чинь? Дахин боловсрол үйлдвэр барьсан уу? Энэ хэдэн жилийн өмнө эмнэлгийн хэрэглээд хаясан биелийг угааж дотор нь халах гээд дахиж савлаад зараад баригдсан асуудал гарсан. Энэ маш ноцтой аюултай асуудал юм байна. Бүр хөдөөгийн эмнэлгүүдийн тендерт нөхцсөн асуудал гарсан. Тэгэхээр энд хяналт хийж чадчихвэн дахин боловсрол үйлдвэр байна уу? Мөн мал хөдөө аж ахуйн малны ялгааны газрууд байж байна. Асгаж хайдаг, газар ухаад булдаг. Тэгээд дулаархаараа энэ нөгөө ялзраад ялаа гардаг ийм халдвар дүүшс ийм асуудлууд байж байгаа. Мөн одоо энэ ховдынхнаас хүсэлт ирсэн буян тоолын их одоо хог хаягдлаар бохирдж байна гэдэг асуудал тавьсан. Би тухайд одон зэя сайд албан бичгийг явуулсан, төсөв харилцсан гэсэн энд хичнээн дөгрөн төсөв харилцсан. Тэгээд би сая хүн явуулаад үзүүлсэн чинь зүгээр хогийн богинуулаад айдсан байна гинэ. Буян тоолын ихэнд баяуулгийн дэлгүүр сумаас их явд юм байна. Ховд хотын иргэд тэр ус бохирж байна гэсэн хүсэлт ирүүлсэн. Нөгөө талаар нь байгалаарч аюул жуулчин амных байна. Ховд голыг одоо жуулчид ялгарууд пластмасны сав хийсээр бод одоо хар ус нуурын доор тунаад ирээсээ замаг устгах загсны устгах аюул төрж байна гэдэг ийм асуудал гарч байна. Ийм юм дээр судалгаа хийсэн юм уу? Дараа нь аккумуляторын асуудал байж байгаа түрүүнд анхны тэр юуны тийш